Өмнө Говь аймаг 50 мегаваттын дулааны цэцгэлэг станцыг санхүүжүүлэх зорилгоор 150 тэрбум төгрөгийн бонд гаргалаа. За тухайн Өмнө Говь бонд нь жилийн 16% өгөөжтэй нэгжин 100 мянган төгрөг юм. Бондын эргэн төлөлтийн хувьд эрсдэл багатай хөрөнгийн зах зээл бусад аймагуудад жишг болох үз бондоо гэдгийг салбарын тодтоглоо. Аймаг орон нутаг бонд гаргах нь нэлээд олон ач холбогдолтой. За нэг орон нутгийн төвшөнд бол одоо томоохон төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэхдээ одоо юу гэдэг зөвхөн банкнаас санхүүжүүлэх биш хөрөнгөний зах зээлээр дамжуулан гаргаж байна гэдэг л энэ нэгдүгээр хөрөнгөний зах зээлээр дамжуулж гаргаж байгаа нэг дүний хувьд бол нэлээд томоохон байж байгаа, хугацааны хувьд нэлээд урт байж байгаа гэдгээрээ бол онцлогтой юм. За нөгөө талаараа одоо хөрөнгө оруулагчдын хувьд бол сонголт хийх боломж нэмэгдэж байна гэж харж байгаа. Өмнө Говь аймагт өөрөөгөө санхүүжүүлээд дээр нэмээд улсын төсвийг бол нэлээд томоохон ачааг үүрж явдаг. Сүүлийн 20 жил бол ингээд дандаа санхүүгийн эрг үзүүлэлттэй гарсан. Сүүлийн 6 жилийн хувьд бол бас нэлээд өндөр үзүүлэлттэй санхүүгийн чадамжтай аймаг болсноос нотолж чадсан түүхэн хугацаа байгаа учраас энэ санхүүгийн үр дүнгээ бид нэр ашиглаж одоо дулаан цэцгэлэг станцаа бонд гаргаж хөрөнгө татах одоо цан цогц ажиллаа хийж байна. Амд бол хамгийн тулгымцсан асуудал бол дулааны цэцгэлэг станцын хүчин чадал хүрэхгүй одоо аваарын байдалтай ажиллаж байгаа. Тэгээд одоо хамгийн их одоо төсөв бүрдүүлж байгаа хэрнээ одоо станц нь аваарын байдалтай ажиллаад байхад маш харамсалтай. Юм учраас Өмнө Говь аймгийн иргэдийн хурлаар одоо 2023 онд шийдвэр гарч ирэх жил одоо 300 тэрбум. За тэрний дараа жил 50 тэрбумгээ 500 тэрбумын бонд ингээд гарч байгаа. За энэ бондын эргэн төлөлтүүд найдвартай гэж ойлгож байна. Өөрийгөө 2006 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл одоо 20 жил өөрийгөө санхүүжүүлээд дээрээс нь улстай одоо жилдээ 1-2 их найдын орлогыг өгж байгаа ийм аймаг. Эслийн хувьд бол маш бага. Дээрээс нь жилийн 16% буюу өндөр өгөөжтэй хөрөнгө оруулагч болгоны худалдан авахыг хүсдэг, хөрөнгө оруулахыг хүсдэг ийм нэгэн орон нутгийн аймгийн бонд хөрөнгөний зах зээл дээр гарч байна. Улсын төсөв татвар төвлөрүүлдэг цөөхөн аймгийг Өмнө Говь аймаг орлого дүнгээрээ тэргүүлгээ. Ийхүү хөрөнгөний зах зээлд эрсдэл багатай урт хугацаатай 16% өгөөжтэй бонд гарч байгаа нь орон нутгийн иргэдийн хөрөнгө оруулагч болох хувьцаа бонд сонирхлыг татаж аймаг орон нутаг хөгжих боломжийн эхлэл олж байна. Өмнө Говь аймаг энэ онд 150 тэрбум, 2027 онд 300 тэрбум, 2028 онд 50 тэрбум төгрөгийн бондыг хөрөнгөний зах зээлд гаргахаар төлөвлөсөн юм а.